Шатрын тэмцээнд 10 хүн оролцов. Оролцогч бүр бусад тоглогчтой нэг өрөг тоглосон бол нийт хэдэн тоглолт болсон бэ? 1-р тоглогч 2-р тоглогчтой эхний тоглолтоо хийнэ. 3-р тоглогчтой 2 дахь тоглолтоо. 4 дахь тоглогчтой 3 дахь тоглолтоо гэх мэт 10 дахь тоглогчтой 9-р тоглолтоо хийнэ. Энд нийт 9 тоглолт болно. 2-р тоглогч эхний тоглогчтой эхний тоглолтоо хийсэн учраас 3-р тоглогчтой 2-р тоглолт, 4-р тоглогчтой 3-р тоглолт, 5-р тоглогчтой 4-р тоглолт гэх мэт 10-р тоглогчтой 9 дахь тоглолтоо хийнэ. Иймд 2-р тоглогч 1-р тоглогчтой тоглосон тоглолтоос гадна 8 тоглолт хийнэ гэсэн үг. 1-р тоглогч 9 тоглолт, 2-р тоглогч өмнөх тоглолтоос гадна 8 тоглолт. 3-р тоглогч 1 болон 2-р тоглогчтой эхний 2 тоглолтоо хийсэн учраас 7 тоглолт. 4-р тоглогч өмнөх тоглолтуудаас гадна 6 тоглолт. Их мэтчлэн 5-р тоглогч 5 тоглолт. 6-р тоглогч 4 тоглолт. 7-р тоглогч 3 тоглолт. 8-р тоглогч 2 тоглолт. 9-р тоглогч өмнөх тоглолтуудаас гадна 1 тоглолт хийж тэмцээнд нийт 45 тоглолт болно.